Олон зүйл тармилуудыг ээлжлэн болон холимог тариалангийн системээр хийх, тэгээ хөрсөн эрүүл байлгах. Энэ ч нөрөөсөө бидний нөгөө одоо эрүүл байхын үндэс байдаг. Одоо өөрсдөө л дотоодын хэрэгцээг бүрэн хангаж Монгол хүмүүс эрүүл байх юм. Эдийн засгийн үр өгөөж мэдээж хөдөлмөрлсөн тохиолдолд угаасаа байдаг. Хамгийн гол нь зөв системтэй л явах хэрэгтэй. Би ч одоо шал ондоо мэргэжлийн хүн шүү дээ. Сэтгэл судлаач, сэтгэл зүйч тийм мэргэжилтэй хүн. Манай найз гэж надад санал тавиад. Санамсаргүй байдлаар энэ газар тариаланд ч орцсон шүү дээ. Жоон шинжлэх ухаанчаар харилцан энэ хөрс шороо тармилтайгаа ойлголцож, үр дүн төрөх салбарын болов гэж үзээд энэ 16 онд хөдөө аж ахуйн сургуулийн агрокологийн сургууль сураад агрономи мэргэжлээд төгсөөд тэгээд 20 оноос ихтэй яг өөрөө юм хийж эхэлж байна да. Энэ жилийн үед болохоор Улаанбуудаа 2 сортыг үрийн норм, үрийн гүн, тэгээд тарих хугацааны туршлагуудыг тавьсан 18 гад. Үндсэн энэ үйлдвэрлэлийн талд бол энэ жил Улаанбуудаа 150 гад, 11-25 гад, тусны ургамал буюу гич 500 гад. Тэгээд энэ жил бас энэ туршлагын журмаар 3 будаа тарьсан. Японы Китосава гэх сортыг 30 гад. Тэгээд энэ холимог тариалан маань бас туршлагын энэ жилийн анхных 10 гад 9 баг. Зөвхөн Улаанбуудаа, зөвхөн гич, зөвхөн рапс ингээд дагнсан тариалан хийхгүйгээр одоо энэ холимог тариалан хийгээд эдийн засгийн үр өгөөжийг бас хөргсөн хамгаалах энэ бүгд давуу талыг ингээд хийж эхэлж байна. Энэ менторшип хөтөлбөрийн энэ бол их тийм үр өгөөжтэй зөвхөн нэг талбайд биш. Одоо зүүн бүс, төвийн бүс, баруун бүст аж ахуйнуудаа сонгоод олон аж ахуйн нэгжүүдээр ингээд олон зэрэг хийж байгаа. Энэ аюул их үр дүнтэй. Үүнээс одоо ингээд хөрсний бичил биетэн бактерийг дэмжих, харилцан симбиоз харилцаанд оролцох, одоо ургамлын хоолтыг, одоо энэ хөрсөн задрахгүй байгаа нэгдлүүдийг, ургамалд үл ашиглах нэгдлүүдийг бусад тармилуудтай холимог тариалан хийснээр одоо дараагийнхаа тармилуудад ашиглах хэлбэрт одоо оруулж өгдөгөөр давуу талтай. Мөрний тариалан байна, холимог тариалан байна, бинар тариалангууд яг адилхан. Юугээр давуу талтай бүр эдийн засгийн өгшүүрэгтэй болдог. Одоо жишээ нь ингээд хугацааны хувьд тарилтууд хийлээ. Ийм гандуу жил ургамал ургалтын хийх үед ийм эрсдэлтэй 6 сарын ганд орох жилд одоо Улаанбуудаа хөгжил дутуу байлгад сүүлд хожуу тариалагдсан богино болцтой энэ вандуу гич одоо миний хувьд бол энэ жил вандуу гич байгаа. Одоо жишээ нь бид бол энд ганцхан гич тариулж болох байсан. Гэхдээ вандуутай тарьсан давуу тал нь эдийн засгийн үр өгөөж нь яагаад тэгэхээр 2 ургамлын гүрийг авах. Тэгээ бас та ингээд яг эдийн засгийн хувьд бол илүү үр өгөөжтэй харагддаг. Хөрсөндөө ч илүү дэмтэй. Энэ хөнгөн механик бүрэлдэхүүнтэй ийм хөрсч юм болохоор эргүүлээд харах салхины өвдрөлд аягүй амархан ордог. Тэгээд салхинд хийсдэг. Аягүй хурдан хийсдэг төмрүүлээд харах. Тэгэхээр энэ тодорхой хэмжээнд ургамлын бүрхөвчтэй байх хэрэгтэй. Одоо тэгээд энэ хөрсийг бүтцтэй байлгахын тулд одоо энэ жишээ нь энэ гिचгэд голсон үндсэн системтэй хөрсийг ингээд доошо метртэй 2 м явдаг. Тэгээд хөрсийг ингээд сайн сулж өгдөг. Дараа жилийнхаа тармилд сайн өмтгч болж өгдөг. Бид нэр цаашдаа ард иргэдээ эрүүл зөв хүнсээр хангах гэвэл өрөөсөө энэ хөрс шороог ойлгох. Энэ янз бүрийн ургамал хамгааллын пестицид, гербицид, инсектицидыг зөв зохистой хэрэглэж сурах. Ер нь өөрөөсөө маш сайн уншигч байж суралцагч байх хэрэгтэй.